Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүхэнд дэлхийн техникийн үйл явдлыг онцлон хүргэдэг 7 хоног тутмын глобал мэдээ нэвтрүүлэг хүрч байна. Намайг Баасан Сүрэн гэдэг. Өнөөдөр бид дараах мэдээнүүдийг онцолж байна. Бизнес гараан дээр Монгол улс Евразийн эдийн засгийн холбооны хэлэлцээр өчигдөр төгөлдөр болохыг хүлээж байна. Монгол Үзбекистан худалдаагаа өргөжүүлж байна. Улаанбаатарт хоёр улсын хамтарсан үзэсгэлэн боллоо. Бэлэг өгөөмөр сэтгэлд баярлалаа. Иран Орос улбаны улсаас хэдэн зуун тонн хүмүүнлэгийн тусламж хүлээн авлаа. Куба Америк бүсэлж Орос тусалж байна. Дэлхийн анхдагч Орос улбаны улсад арсны меланомтой өвчтөнд өвөрмөц вакцин хийлээ. Агуу Путин эх орончийн тухай 100 гахалтай баримт. Орос улбаны улсын ерөнхийлөгчийн тухай комик номын нээлт Улаанбаатарт боллоо. Орон саруудад Монголын бизнес эрхлэгчдийн өмнө шинэ боломжууд нэгдэх гэж байна. Энэ нь манай улс болон Евразийн эдийн засгийн холбооны хооронд байгуулсан хэлэлцээр хүчин төгөлдөр болохтой холбоотой юм а. Уг хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр Монгол бараа бүтээгдэхүүн Орос, Беларусь, Казахстан, Кыргызстан, Армени зэрэг улсын өргөн зах зээлд нэвтрэх боломж бүрдэх юм а. Манай улс үүнд хэр бэлтгэлтэй байгаа талаар дараагийн сурвалжлагаас үзээрэй. Энэ бол Бээжингээс Москва хүрэх төв зам. Энэ бол Орос Монголын төмөр зам. Галт тэрэгний дуу. Энэ бол Арамаз Тория гүрж үндэстэн Оросын холбооны улсын иргэн мөн Монголд бизнес эрхэлж байгаа нэгэн. Тэрээр одоо Улаанбаатар хотын орчимд томоохон логистикийн төв байгуулж байна. Цар хүрээ үйл ажиллагааны боломжийн хувьд Монголд ижил төстэй төсөл одоогоор үгүй. Хотын төвөөс 20 гаруй километрийн зайд байрлах уг төвийн дэргэд төмөр болон автцам хоёулаа ойрхон оршдог. 32 гектар талбайг хамрах энэ бүтээн байгуулалтад үзэсгэлэнгийн төв, гайлын терминал, зочид буудал, кафе, авцогсол, техникийн үйлчилгээний станц багтжээ. Мөн өөрийн авцамын салаа, том аврын крантай, довчхондоо Монголын нутгаар дамжин бараа тээвэрлэгчдэд шаардлагатай бүх дэд бүтэц энд бүрдэж байна. Энэхүү төв ашиглалтад орсноор Аз, Европыг холбосон тээвэр логистикийн хугацаа богиносч, зардал мэдэгдэхүйц буурах боломж бүрдэх юм а. Комплексный подход в данном случае. Цог шийдэл гэдэг нь энэ төсөл дараах байдлаар хэрэгжин, бараагаа авчирна, эндээ буулгаж байрлуулна, агуулгад хадгална, үзэсгэлэн дэлгэн, мөн шаардлагатай гайлын бүх бүрдүүлэлтийг газар дээр нь шууд хийлгэнэ. Яг энэ боломж нь Оросын үйлдвэрлэгчид, тэрэнд жижиг дунд бизнес эрхлэгчдэд уг төслийн хамгийн том ач холбогдол болж байна. И среднего бизнеса. Обслуживание. Хамгийн гол нь логистикийн зохион байгуулалт сайжирснаар бараа бүтээгдэхүүний нийт өртөг 15-20% буурах боломжтой. Логистик зөв оновчтой ажил бол эцсийн дүндээ ард иргэдэж ашигтай. Народа это очень хорошо. Энэ боломж тун удахгүй бодит ажил хэрэг болно гэж үзэж байна. Арамаз Ториягийн логистикийн төвийг 2026 оны 9-р сард нээхээр төлөвлөжээ. Тэр үед Монгол улс болон Евразийн эдийн засгийн орнуудын хооронд байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээр оролцогч бүх улс баталсан байх ёстой. Энэ мөчийг зөвхөн Арамаз хүлээж байгаа биш. Түүний логистикийн төвийн ойролцоо Монголын хамгийн том орчин үеийн мах боловсруулах үйлдвэрүүдийн нэг байрладаг. Тус үйлдвэр өдөрт 2000 хүртэл бог мал, 200 хүртэл бодмал боловсруулах хүчин чадалтай. Зөвхөн дотоодын хэрэгцээг хангаа зогсохгүй өндөр чанартай бүтээгдэхүүнийхээ ихээхэн хэсгийг гадаад зах зээлд нийлүүлдэг. Гэвч харамсалтай нь одоогоор Орос руу экспорт хийж чадахгүй байна. Оросын холбооны улс маань бол одоо миний ойлгож байгаагаар одоо юун дээрээ тэр мал эмнэлэг юун дээрээ их хяналттай өндөртэй байдаг юм шиг байгаа. Тэгээд тэрийгээ одоо ингээд хоёр улсын мал эмнэлгийн байгууллагууд маань хоорондоо ингээд тохиролцож юу яачих юм бол ер нь бол асуудал багтай болчих واخаа гэж бодож байна. Тэр их өндөр асуудал байт юм аа. Монгол хоньны мах дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн брэнд. Өдгөө Нямсрангийн үйлдвэр бүтээгдэхүүнээ ойрхон орнуудын лалын шашинт орнууд руу тэр дундаа агаарын тээврээр хүртэл экспортлж байна. Оросын асар том зах зээл дээр ийм үн чанарын хослолт мах тэмч олон биш. Тиймээс захиргааны саад хүнд суртлын бэрхшээлүүд арилвал Монголын бизнесийн өмнө асар өргөн боломж нээгдэх нь тодорхой. Мэдээж энэ нь Оросын бизнесийн хувьд ч адил ач холбогдолтой. Сергей Дучков, Аист Глобал. Улаанбаатар хотноо Монгол Үзбекистан 2026 үзэсгэлэн боллоо. Үзэсгэлэнд Үзбекистаны 33, Монголын 35 аж ахуйн нэгж оролцсон байна. Дэлгэрэнгүй удаах сурвалжлагаар хүргэнэ. Монгол Улсын ерөнхийлөгч Хүрэл Сүхийн 2024 онд Үзбекистан улсад хийсэн төрийн аялжлын үеэр хоёр улсын төрийн тэргүүнээр
Монгол Үзбекистаны худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэх зорилтыг шүүлж Улаанбаатар, Ташкент хотуудад худалдааны төв байгуулахар шийдвэрлсэн юм. Үүний дагуу Үзбекистаны худалдааны төвийн үйл ажиллагааг албан ёсоор Улаанбаатар хотод 2025 онд эхлүүлсэн юм а. Өнөөдрийн байдлаар Монгол болон Үзбекистан улсын хоорондын нийт гадаад худалдааны бараа эргэлт 31.7 сая Америк доллар төрж өмнөх оны үзүүлэлттэй харьцуулахад 197.7%-аар өссөн байна. Монголчууд маань Европ стандартын Үзбекистан улсад баримталдаг Евро стандартын барилгын ч юм уу тийм инновац шингэсэн үйлдвэрлэлийг барихаар гэрээний шатандаа явж байгаа маш сайхан мэдээнүүд бол олон байгаа. Энэ талаар удахгүй бид та бүхэн гэрээ албачаад ирэхээр бас олон нийтэд мэдээллийг түгээх болно. Үзбекистан улсын худалдаа хажуулдрын танхимын Монгол дахь төлөөлөгчийн газарт болсон Монгол Үзбекистан Экспо 2026 тус улсын хүнс, барилга, гэр ахуйн цэцлэгийн бараа, аялал жуулчлал, гар урлал, арьс ширний салбарын бараа бүтээгдэхүүнээ танилцууллаа. Харин манай улсаас хүнс, арьс шир, ноос, ноолрон бүтээгдэхүүн үйлдвэрлэж аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ дэлгэн Үзбекистаны төлөөлөгчдөг гэрээлцээр хийж байлаа. Мы привезли сегодня. Бид гэр ахуйн цэцлэгийн бараагаа танилцуулж байна. Манай компани 2011 оноос шин билет хийж гараагаа эхлүүлсэн юм а. Манай компани бүтээгдэхүүнээ Монголын зах зээлд нийлүүлэх хүсэж байна. Монголд олон төрлийн брэндүүд зарагдж байна. Гэхдээ бид чанартай, баталгаад үйлчлэгээтэй бүтээгдэхүүнүүдийг санал болгох учраас өрсөлдөж чадна гэж бодож байна. Более 15 единиц. Манай аж ахуйн нэгжүүдээс Агро улсын компани танилцуулсан шинэ бүтээгдэхүүн Үзбекистаны төлөөлөгчдийн сонирхлыг ихэд татж байлаа. Монголд анх удаага шинэ содон бүтээгдэхүүн гаргаж байгаа. Тэр маань бол нөгөө уламжлалт эдээ буюу шимийн архи нэрмэлээ орчин цагийн хэрэглээ нийцүүлээд жимсний сортоор баяжуулаад коктейл хэлбэрээр гаргаж байгаа үндэсний компани байгаа. Тэгээ манайх нөгөө нэг шимээ яг тодорхой цэгүүд буюу аймаг сумдуудаасаа дата авалтаа хийгээд тэгээ Европч сортоор баяжуулдаг тийм бүтээгдэхүүн байгаа манайх. Арга хэмжээний үеэр Үзбекистан улсад хөрөнгө оруулах сонирхолтой мөн хамтран гарааны бизнес эхлэж байгаа хүмүүст мэдээлэл өгсөн юм а. Үзбекистан улс руу хүнсний бүтээгдэхүүн болон кластержуулсан Монголын нөгөө арьс шир, ноос ноолрон бүтээгдэхүүдийг кластержуулж Үзбекистан улс руу гаргахаар экспортын чиглэлээр бид бол бодлогын чиглэлээр 8 сард ер нь энэ үйл ажиллагааг Үзбекистан улсад хийхээр төлөвлөж байгаа. Тэр энэ үед бас манай хувийн хвшлийн байгууллагууд, компаниуд оролцох, заавал компани биш ч гэсэн иргэд маань үргэлжлэн ирээд бие дааж хуваараа гар урлал гэдэг нэг тийм жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид маань өргөнөөр оролцох боломжтой байгаа. Үзбекистан улсын зах зээлд манай улсын аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүн импортлох, экспортлох олон боломж байгааг энэ удаагийн үйл ажиллагаанд харж болохоор байлаа. Мөн тус улсын аж ахуйн нэгжүүд манай улсад бүтээгдэхүүнээ нийлүүлэх тун сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм а. Доржийн Цэнгэнжүү, Инхтай Нейдерволд, Бүрсрэнгийн Марлмаа, Аист Глобал. Израиль болон Америкийн нэгдсэн улс Ираныг бөмбөгсөөр байна. Амиа алдагсдын тоог хэдэн мянгад хүрээд байна. Энэ үед Орос улбаны улс хохирогчдод хүмүүнлэгийн тусламж илгээжээ. Эдгээр хайрцаг дээр Орос улс та бүхэндээ хамт гэж бичжээ. Москвагаас илгээсэн 313 тонн эмнэлгийн хэрэгслийг үржигдэр Тегеран дахь Ираны улаан хавирган сар нийгэмлэгийн агуулгад хүргэсэн байна. Би өөрийнхөө өмнөөс улаан хавирган сар нийгэмлэгийн нэрийн өмнөөс болон Ираны ард түмний өмнөөс Оросын холбооны улсад энэ бэлэг өгөөмж сэтгэлд нь талархал илэрхийлье. Бид мөн Ирак, Азербайджан, Тажикстанаас тусламж авч байна. Бөмбөгдөлтийн улмаас манай 3 аврах нисдэг дэрэг 46 төргөн тусламжийн машин гэмтсэн. Мөн Иранд даях улаан хавирган сар нийгэмлэгийн 17 салбар устгагдсан эсвэл сүйдсэн. Манай олон ажилтан амар үгдэж шаргацсан юм. Иргэний объектууд ч мөн дайралтанд өртсөн байгаа. Ийм объектуудын нэг нь Ираны Минаб хот дахь Октийн баг сургууль байв. Тэнд 160 гаруй хүн амьрагдсны ихэнх нь 7-оос 12 насны охид байсан юм. Тэднийг Америкийн Tomahawk пуужингаар онжээ. Бидний гарсан гомдол шаардлагын дагуу олон улсын улаан загалмай хорооны ерөнхийлөгч уг явдлыг бууруу шаасан мэдээлэл хийж арга хэмжээ авна гэдгийг илэрхийлсэн. Бид өдөр бүр олон улсын эрүүгийн шүүхийн прокурорт хүний эрхийн зөрчлийн талаар мэдээлж хэргийг шалгуулахар ажиллаж байна. Одоогоор нэгдсэн улсны байгууллага хүний эрхийн дээд комиссарын газар Минапотын сургуулийн хэргийг хянаж байгаа юм. Буруутай этгээдүүд арга хэмжээ авна гэдэг амласан. Иранд нэрвэгдэхстэд Оросын холбооны улсын бүс нутгууд ч мөн тусламж үзүүлж байна. Жишээлбэл Дагестан өөрийн хүмүүнлэгийн тусламжийг илгээжээ. Бүгд найрамдах улсын энгийн иргэд ахан дүүс Ираны ард түмэнд зориулан 150 тонн нэн шаардлагатай бараа хэрэгслийг цуглуулсан байна.
Дараагийн мэдээ Кубаас ирлээ. Америк нэгдсэн улс Кубыг Ираны адил бөмбөгдөөгүйч арал улсыг бүрэн бүслээд байна. Үүний улмаас кубчууд түлш захилгаангүй болоод байгаамаа. Ийм нөхцөлд Орос мөн тусламжийн гараа сунгалаа. Энэ бол Оросын газрын тос тээвэрлэгч Анатолий Клодкин танкер юм. Тус хөлөг өчигдөр Кубын Мантансас бомбтод зангуугаа орхижээ. Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог Америкчууд баривчилж, улмаар Венесуэл, Мексик болон Латин Америкийн бусад орноос Куб руу нийлүүлдэг шатхууныг хаасны дараа тус улсын эрчим хүчний хангамжийн байдал туйлын хүндэрсэн байна. В условиях жесточайшей блокады наши Ийм хатуучинг бүсэлтийн нөхцөл манай Куб найзуудад нефт газрын тосны бүтээгдэхүүн шаардлагатай байна. Энэ нь тус улсын амин чухал системүүдийг хэвийн ажилуулах, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, хүн ам дэмжлэгийн болон бусад үйлчлэг үзүүлэхэд зайлшгүй хэрэгтэй. Тиймээс Орос улс Куб найзуудаа шаардлагатай тусламж үзүүлж, хөндлөгөөс ажиглаад үлдэхгүй байхыг өөрөө гэж үзэж байгаа юм а. Газрын тосны начи арал төрж очсонд бид баяртай байна. Россия считает своим долгом Тавг гарагт Санкт-Петербург хотод Орос Кубын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комисс хуралджээ. Оросын холбооны улсын засгийн газрын орлогч Дмитрий Чернишенко Орос улс Кубад эдийн засгийн дэмжлэг болон хүмүүнлэгийн тусламжаа цаашид ч үргэлжлүүлэн үзүүлнэ гэдгийг дахин нотолжээ. Следуя договоренностям наших президентов Владимира Манай эрхлэгч Владимир Путин, Мигель Диас-Канел нарын тохиролцооны дагуу бид хамтын ажиллагаа бүх чиглэлээр өргөжлүүлэн хөгжүүлж байна. Кубын эрчим хүчний салбарт үүссэн хямралын үед Орос улс дэмжлэг, хүмүүнлэгийн тусламжаа өргөлөөлөн үзүүлсээр байгаа. Хэдхэн хоногийн өмнө Кубын Матансас бомбтод удаан хүлээсэн нефт очсон танкер ирсэн. Энэ дэмжлэг нь тус улсын нэн чухал нийгмийн дэд бүтэц, ялангуяа эрүүл мэндийн тогтолцоо, эмнэлэг, сургууль, улсын амьдралын хэвийн үйлдвэрлэлд хангадаг объектууд, мэдээж арал дээрх оршин суугчдын гэр орныг амгалан тайван байлгахад тусална гэж бид үзэж байна. Санкт-Петербургт болсон уулзалтын үеэр Орос Кубын тал эдийн засгийн хамтын ажиллагаа хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлээр хэд хэдэн баримт бичигт мөн гарын үсэг зурсан байна. Дараагийн мэдээ Орос улбан улсаас хэтрүүлэггүйгээр дэлхийн хэмжээний ач холбогдолтой мэдээ юм. Энэ 7 хоногт Москвад хорт хавдрын эсрэг дэлхийн анхны вакциныг хэрэглэжээ. Үүнийг арсны меланом онцтой өвчтөнд хийсэн байна. Энгийн нэгэн дүр зураг, эмч тариурт эм сурвалж нэгэн эрэгтэйд тарж байна. Гэвч энэ дүрсийг түүхэн гэж нэрлэж олно. Тариур дотор жирийн эм биш, харин дэлхийд анхны хорт авдрын эсрэг вакцин байна. Үүнийг Оросын холбооны улсад бүтээж, саяхан анхны өвчтөнд хэрэглэжээ. Та анхдагч нь мэдээж хэрэг туршилт хийж дууссан. Бүх юм сайн сайхан болно. Өнөөдөр бид тантай хамт энийг нэвтрүүлж эхэлж байна. Юуны өмнө энэ юм танд туслана. Үүн шинжлэх ухааны бүхэн төслөл бий. Хамгийн сүүлийн шинжлэх ухааны ололтуудад тулгуурлан бүтээгдсэн зөвхөн үндсэн хавдрын эсрэгтүүдийг өвчнийг хөндрүүлдэг метастазуудын эсрэгч үйлчлэх ёстой. Бид тантай хамт энэ өвчтгийг даван туулахын төлөө бүхнийг хийж, таны жишээн дээр тулгуурлан энэ туршлагыг бусад өвчтөнд түгээх болно. Неонкавакиг өвчтөн бүрт тусгайлан хувь хүндэн тохируулан хийдэг. Энэ нь арсны меланомтой насанд хүрэгчдийг эмчлэхэд зориулагдсан юм байна. Хавдрыг метастазлын аргаар авах боломжгүй. Метастаз үүссэн тохиолдолд ч өвчтний тахилтаас сэргийлэх ёстой гэнэ. Агуу Пүтэн их орончийн тухай 100 гайхалтай баримт. Монгол зохиолч Сайн Баяр шинэ номоо ийн нэрлэжээ. Тэрбээр уг бүтээлээ саяхан Улаанбаатар хотноо танилцууллаа. Яагаад Пүтэн гэж, яагаад комик хэлбэрээр вэ? Эдгээр асуултын хариуг дараагийн сурвалжлагаас хүлээн авна уу? За би өөрөө бол Орос сургуульд төгссөн. Зохиолч Сайн Баярын энэхүү номыг бичих болсон шалтгаан 1990-ад оны ихэнх үед Оросын албан улсад ганцхан намаа хийж байх үед ихэнх хүнд хэцүү явдалтай тулгарч байх үеэс эхэлжээ. Тухайн үед тэрээр зарим Орос хүмүүс бүлэглэлүүдэд дээрэмдүүлж зодуулан тулс улсад баг зэрэг дургуй болсон байна. Гэвч 2012 онд нагад зах Саашатайгаа уулзгаар Москва явж Орос орн 1990-ад оны хүнд хэцүү үеэс ч шал өөр болсон байсан нь түүнийг гайхшруулсан байна. Учрыг анхаасаа лавлахад ерөнхийлөгч Путиний талаар ярьж өгчээ. Ингээд буцаж ирээд ерөнхийлөгч Путиний талаар судалгаа хийж энэхүү номыг бичгээр шийдсэн байна. Миний одоо ээжийн төрсөн дүү нь Москвад байдаг. Эхнэр нь Орос, би тэгээ Монгол нэр нь Инх Баяр. Орос нэр нь Александр. Би тэгээд Дядя Саша гэдэг, эхнэрийн Тётя Тамара гэдэг.
Тэгээд тэр чинь үгүй 12 он болцсон. 2012 онд хоёул өгсөн болцсон. Би ээж аваагаа оршуулсан байсан. Тэгээд би ялцгүй Москва явсан. Тэгээ 90 оны тэр Москвагаас тэр 2012 оны Москва шал өөр болцсон. Хүмүүс нь соёлтой гэж ихтэй гэн. Нөгөө ах ихч хоёр настаа ч гэсэн евро ремонт гэдэг шүү дээ. Европ стандартын гэр орноо тогтчулсан. Нэг хуучны социализмын үеийн нэг юм хар бор мебель аргаан хайцсан. Бүх юм айгүй гоё цэгцтэй болцсон. Тэгээ хоёул айгүй ад жаргалтай. Тэгээ юу болчихвдээ гэд ингээд асуусан чинь үгүй манай одоо юм ерөнхийлөгч их ажил сайн хийсэн юм аа. Тэгээ бид нар одоо пенси цагтаа авдаг болсон. Пенсиг өчнөө хичнээн дахин нэмсэн тий. Тэгээ бид хоёр ямар хонгоц монгоц авахгүй шүү дээ. Бид хоёрд бол өстой хангалттай сайхан байгаа. За Миша гэд хүүтэй хүүн нэг тухайн 12 онд $3,000 хэмжээний цалинтай ажил хийдэг. Хүүн ихнэр авцсан. Тэр нь бас их өндөр цалинтай. Тэр хоёр аюул сэтгэл хангалуун байсан. Тэгээ би цаашаа хасаа асуулаа л да. Энэ Путин гэдэг хүн чинь яадаг хүн, яасан хүн. Тэгээ надад тайлбарлаад ийм юм. Тэгээ би Монголд ирээд судалгаа хийчихсэн. Тэрээр уг номоо бичихийн өмнө 2012 оноос хойш 8 жилийн туршид судалгаа хийсэн байна. Ингээд номоо бичихтэй Путиний засагласан 30 жил ямар чухал байсан бэ гэдэг мессежийг олон түмэнд хүрэхийг зорьсон байна. Нийтдээ энэ номыг хийхдээ би 8 жил зарцуулсан. Гэхдээ судалгаа бол илүү их олон жил болсон. 12 оноос эхлээл судалсан гэж ойлгож болно. Гэхдээ яг энийг нэг 8 жилийн дотор энэ номыг ингэж хийсэн юм аа. Ерөөсөө энэ түүх бол ерөөсөө ер нь энэ номны утга агуулгаар та юу гэж тайлбарлах? За утга агуулга нь бол айгүй энгийн. Энийг ерөөсөө Оросын ерөнхийлөгч төрийн төргүүний 100 гавья гэж ойлгож байна. Тэгэхээр хүмүүс жоохон улс төрчгөөд байд юм бэл. Миний хувьд бол энэ айгүй энгийн. Монголын залуучуудад те Монголын хүмүүст 30 жил яг Владимир Владимировичгүй 30 жил төрийг бариагүй л дээ. 27 яг нарийн тоолвор нь 27 8 жил. Тэгэхдээ яг ингээд хэрэн ингээд бүдүүн баргаар бол 30 жил шүү дээ. 30 жил ямар чухал юм бэ гэдэг мессежийг л би өргөж. 30 жилийн дотор зөвхөрсөн бүр доошо унсан улс орныг босгоод ирсэн. Тийм учраас би Монголын залуучуудад ямар мессеж хүргэж байгааг бол 30 жил маш чухал шүү. 30 жил монголчууд бид нар алдсан биз дээ. Энэ хэрэггүй хэрүүл уруул хагаралт тийм ээ. Энэ төрийн бодлогоогоос болж Монголд 30 жил алдсан биз дээ. Ерөөс энэ 30 жилийн дотор ганц хүн яг ганцаараа биш л дээ мэдээж. Тэр төрийн Оросын төрийн тэргүүн хөдлөсөн биз бусдын. Хөдлөгөөд нэг баг шиг нэг бие шиг хөдлсөн биз Орос орн. Ерөөсөө л Зохиолч Сайн Баяр тухайн номыг бичих үедээ Чингис хаан комикс зураглалыг мөн эхлүүлсэн байдаг. Путиний тухайн номыг Монголын хүүхэд залуус олон нийтэд зориулан бичсэн бол Чингис хаан комикс зураглалыг дэлхийн уншигчдад зориулж Монгол хүний оюун санаанд дэлхийг хэрхэн багтдаг хийгээд Монгол хүн хичнээн ухаантай болохыг харуулахыг зорьсон байна. Уг номыг өөрийн найз зураач Эркад хамтран энэхүү номыг бүтээжээ. Чанчуудаж Баттарж Энх тайван эдэр бол Бүрсүрэн Марлма Ice Global. Ингээд өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Та бүхэнтэй Гамбатын баасан сүрэн болон глобал медиа нэвтрүүлэг хамт байлаа. Шинэ дугаар ирэх баасан гарагт өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалж эрүүл энх байхаарай.